Тийм ингээд 7 хоног хэрэглээ гэсэн нүүр хүзүү гар сугандаа бас төрхтэй суугаа бас гой цайруулж байгаа. За сайн байцгаана уу. Өнөөдрийн хоёроор та хэдтэй витамин За сайн байцгаана уу. Өнөөдрийн хоёроор хэдүүлээ хамтдаа витамин С-ний серум хийцгээе. За витамин С серум нь ямар үйлчлэгээтэй вэ гэвэл маш гоё цайруулж, үрчлээ тэнэлгээж, арсыг нөхөн төлжүүлж, за мөн нарнаас үүдэлтэй сэвх нөсөө толбыг маш сайн арилгаж өгдөг байгаа. Хэрэгэлдэг бүсгүйчүүд маань бол мэдчихэл байгаа те. Витамин С-ний серум худалдаж авахаар нэлээд өндөр үнэтэй байдаг. Яг сайн чанарын серум нь. За тэгээд би эхний удаа өөрөө серумаа худалдаж аваад хэрэгэлсэн. За тэгээд дараагийн удаа нь өөрөө хийж хэрэгэлсэн. Тэгээд өөрөө хийж хэрэгэлсэн серум маань надад маш гоё таалагдаад тэгээд би одоо хийгээд яг сар гарan хэрэглээд миний арьс бүр аягүй гоё болоод явж байгаа. Йоо за чи яах юм уу? Ганцаараа гоё болж байхаар гээд бас та ихтэйгээ хуваалцъя. За би витамин С-ний серумаа хэрэглэж явах завсраараа ерөөсөө янз бүрийн өөр бүтээгдэхүүн хэрэглэхгүй байгаа. Нарныхаа тосыг маш сайн хэрэглэнэ. За нарны тосоо маш сайн түрхэж чадахгүй бол витамин С-ний серумаа хэрэглээд хэрэггүй шүү гэж бас зөвлөмөр байна. За тэгээд хэдүүлээ хамтдаа серумаа хийцгээе. За тэгээд серумынд маа юу орох вэ гэвэл оранжны хальсын ашиглана. За тэгээд алоэ вера жел, hyaluronic acid, за ингээд тал лимоны хальс орно. Дандаа хальсаар нь хийждэг. Тэгээд бүр маш өндөр үр дүнтэй юм билэ. Сая гаднаас орж ирээд серумаа хэрэглэх гэсэн чинь серум маань дуусчихсан. Тэгэхээр ер нь серумаа хийнгээ бас видеогоо хамт хийчих гэж бодоод. За тэгээд савндаа ингээд оранжныхаа хальсыг сайхан аваад хийгээд өчье. Би болохоор ингээд шууд зүсээд хийжтэй амар байдаг. Идэх юм аа? Чи идэх юм аа? Дээж нүгөө за. Оранжныхаа хальсыг хийцээ. Одоо энэ дээрээсээ тал лимоныхоо хальсыг бас яг адилхан лимоноос салгаад хальслаад хийчихнэ. Энэ серум бүр амар гоё. Бүр үнэхээр мөнгө хэмнээд маш гоё үр дүн өгдөг. Бүр тасархай шүү. За одоо ингээд лимоныхаа хальсыг хийцээ. Энэ дээрээсээ би одоо нэг аяар буцалсан ус хийгээд за ингээд буцлах чинь. За ингээд нэг 15 минут буцалгаад одоо ийм буцалгаагаад энэ ус чи өөрөө бүр ингэ шигээд аюу гоо өтгөн жохоо өтгөн болсон. За ингээд ийм болсон байна. Харуулъя. Ийм өтгөн болсон байна. Бөө юм болж шүүж мөн. Шүн нөгөө видеосэн чи айгүй нөгөө гэрэл чухал байна. Зарим гэрлээ унтраа, зарим гэрлээ асаахгүй бол гэлбаад. За ингээс ийм өтгөн. Ийм гоё өтгөн болчихсон байна. За энэ дээрээсээ би энэ hyaluronic acid-насаа ингээд нэг одоо энүүгээр нэг саруулаад нэг хийждэг гэсэн үг. Тэгээд нэг халбаг aloe vera gel. Тэгээд витамин Е нэмж хийж болно. Би болохоор витамин Е-г хэрэгэлдэг. Витамин Е миний нүүрэн дээгүүр жоох юм гаргаад идэв. Тийм болохоор би бол ингээд хэрэгэлждэг. За тэгэл энэ серумаа би ингээд юм савнд хийгээд. За одоо энэ дээрээсээ нэг ширхэг витамин С-ний таблет сайхан унтаглаад яаж нутгаж болно би болохоор энэ цаасанд боожгаад тэгэл дүрээр унтгалчихъя.
бүр сайхан нутагч өгөөд тэгээ сүүлд яг би витамин С-ний серум авахад тагандаа яг юм нутагтай байсан байхгүй юу? Хэрэглэхийнхаа өмнө таглаан дээр нь дараад тэгээ нутгаа доош нэгээс сэгсрээд найруулад хэрэгэлдэм байлээ. Витамин С бустер гэхээр яг тийм нутагтайгаа байд юм байлээ. За тэгээд энийг сайхан хийж өгөөд найруулчих. Ингээд 7 хоногийн хэрэглээ гэсэн үг нүүр хүзүү гар сугандаа бас түрхдэг суугаа бас гой цайруулж байгаа. За тэгээд хамтдаа нүүрээ цэвэрлээд түрхцгээе. За тэгээд одоо гой нүүрний арьстай гой зөвлөгөө өгдөг хүмүүс одоо миний видеог үзүүл амар инээдтэй санагдах байх. Энэ арьс мэрс ч одоо сэвхтэй бас л юу штэ. Айгу өөс эвхтэй штэ. Витамин С-ний серумыг мөнгөөр авч хэрэглэх юм бол нэлээд үнэтэй байдаг. 100 гаруй мянга Монгол мөнгөөр бодох юм бол 100 гаруй мянга одоо сайн нь штэ. Тэгэхээр ингээ өөртөө хийгээд хэрэглэвэл бүр амар мөнгө хэмнээ зогсохгүйгээр за ингэж. За ингээ нөөрэ авахтаа би энэ Lara Roche-ийн савн хэрэгэлдэг. Энэ болохоор хуурай арьсны савн. Энэ бас айгүй гоё савн байлээ. Нэг авчихад бас айгүй удаа хэрэгэлдэг юм байлээ. Би ч одоо нэг аваад бараг 3 сар хэрэглэж байна. За энэ тэгээд нүүр угаадаг нөгөө вибратортай. Өдөр алгын нүгээрээ угаахгүй. Заримдаа залхуурсан үедээ бол зүгээр энэ цэвэрлэгчээр хөвөн чингээс нүрээ арччаал унтчихна. Баян бас ингээд сандаж маандаад бас угаахгүй. Тэгээд нүрээ угаачаад нүүрний альчуур бас айгүй чухал юм байл шүү охтуудаа. Одоо яг нөгөө ийм марлын альчуур байдаг. Ийм марлын альчуураар арчиж байвал айгүй зүгээр. Энэ альчуураас айгүй бохор нүүрэнд наалдтай байлаа. За тэгээд ингээд сайхан сөрнөөсөө түрхэж өгөөд ингээ харахаар миний нүүр бас сэвхтэй. Гэхдээ сэвхнүүд нь бол ингээ бүдгрээд айгүй гоё цайраад. Би тэгээд нүүрэндээ нэг их юм ерөөсөө хэрэгэлдэггүй. За ингээд серумээ түрхчээ дээрээс нь би зүгээр юм чигшүүлэгч тал түрхтэй. Юм CeraVe-ийн чигшүүлэгч түрхтэй. Энийг бол би бүр ингээд гар нүүрэндээ байнга түрхдэг. Гараа угаачаал витамин С хэрэглэж явах хавцтай бас сайн чигшүүлэгчээсээ хэрэглэж өгөөд. За тэгээ сайхан ингээд чигшүүлэгчээ түрхээд ер нь аль болоо. Өөр нэг яахтай янз янзын юмрөөсөө хэрэглэхгүй байгаа. Нүдэндээ болохоор энэ Lara Roche-ийн нөгөө нүднийхээ энийг бүр айл 5 сард л авсан. Тэгээд одоо хүртэл хэрэглэсээр л байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл өдөр болгон хэрэглэдэг гэсэн үг. За ингээл болоо. Инээдтэй байна. Гэтэ бүр ингээд энэ хоёроос бүх нөх хэрэгтэй юмнууд авчдаг болохоор одоохондоо нэг тийм нөх хүчлээ байхгүй болохоор хүчлээний юм хүмүүсээ хэрэглэх шаардлагагүй байгаа. Тэгээ витамин С-ний серум ч өөр ингээд бүх арьсны асуудлыг шийдэж өгчт юм билээ шүү. Энийг хэрэгэлдэг нарны тусал юм Lara Roche-гийн яг энэ нарны цэг би нүүрэндээ хүзүүндээ байнга түрхдэг. За энийг бол бүр ингээд орныхаа хажууд хүүхдийнхаа хэрэгэнд ингээд нойлын өрөө ингээд энэ тэндгүү тавьчихдаг. Тэгээд яг нөгөө сансан үедээ аваад гялс ингээд түрхэхгүй бол нарныхаа тусыг түрхэж чадахгүй бол одоо яг энэ витамин С-ний серумыг ер нь цайруулах бүтээгдэхүүн хэрэглээд хэрэггүй. Яагаад гэвэл нөгөө арьсыг цайруулад ингээд айгүй одоо нөгөө тритмент хийж байгаа болохоор нарны тос бүр зайлшгүй шаардлагатай. Ер нь тэгээд хөвгшрөлтөөс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд хамгийн үр дүнтэй арга бол нарны тосоо байнга хэрэглэх. Нарны тос байнга хэрэглэж байгаа хүмүүсийн арьс бол нэг тэгж амар гандаж гундаад хүчлээтэй байдаггүй. Тэгээд одооны гоё юм харуулъя. Уруулны маск нэр нь ингээ харагдчихад. Энэ болохоор унтахтай хэрэглэдэг маск юм байлээ. Ингээл гаатай. Энд тэгээ айгүй том сартаа тэгээ ийм том сартаа байхгүй. Нилээ удаа хэрэглэхээр тэгээд ингээд түрхээд унтахтай ингээд түрхээд унтчаад өглөө асаад ирэхээр уруул бүр ингээ амар гоё. Нэг тийм гүзээ хэлцэн шиг ягаан болцсон босч ирдэг юм байлээ шүү.
Зөвхөн энэ маскыг гэлтгүй ер нь бол уруулын маск хэрэглэж явах хэрэгтэй юм байлээ. Би урууландаа хизээч маск тавьж үзэж байгаагүй өмнө нь тэгээ сая яг энэ маскыг тавиад үзсэн чинь вау би ч бас ийм уралтай юм биш гэж бас бодсон. Энэ серумыг өглөө оройд түрх нь өглөө түрхчээ чийгшүүлэгчээ түрхэд дээрээс нь тэгээ нарныхаа тусыг бүр байнга түрхээрэй гэж хэлмээр байна. Дараа нь тэгээд надаас миний арьсыг бүр ингээ амар мох олгочлыг гомдлоод байваа. За ингээд ийм байна. Өнөөдрийнхөө видеог өндөрлөе. Дараагийнхаа видеоор дахин уулзлаа. Бай бай.